Данжийн Мөнхөлд Тийм. ар халахын хөөхд. Тийм ээ. Яагаад би ар халахын хөөхд гэж чамайг тодтгсон гэхээр чиний тухайн өөрийнхөө тухай ярих гэж авцарсан зүйл элдв юмнаас болоод ингэж асуусан. Тэгэхээр хоёулаа сайхан чөлөөтэй ярилцсан. Тэгье. Болж байна. Болж байна. Тий. За. Ер нь эр улсныг тоглож суугаад нэг бас тухайн нийлүүлээд нэг ярьдаг да тийм ээ. Би чамайг танихгүй. Данжийн Мөнхөлд. За миний хөө чамтай танилцтай баяртай байна. Ах нь нэг 100 хүн ирж байна. Богинохон хугацаанд. Эн чинь уул нь урт хугацаанд байсан бол 1000 2000 одоо ингээ явна тийм ээ. Тэгээ Монгол улсаа тээж үүрч явах нэг хэдэн сайхан залуучууд надад хэрэгтэй байна. Надад хэрэгтэй байна. Над ч биш. Ер нь Монгол улсад хэрэгтэй байна. Тийм учраас би чамайг өрн дуудсан хэрэг. Чам руу хэд удаа залгасан тэгээд чамайг зөвшөөрсөнд их баяртай байна. Баярлалаа. Би бас их баяртай байна. Мөнх болт. Сайхан нэр мөнх болт. Дамдан жав. Дамдан гэж ер нь юу гэсэн үг байдгийг юу илэрхийлдэг? Судалсан л да би бас. За. Миний аав дамдан жив. Эмээ дамдан сүрэн. Төрсөн хүү маань дамдан гэдэг. Оо за 3 Тэгэхээр дамдан гэдэг нэр маань бол төвд нэр юм байл. За. Тэгээд яг орчуулгаар нь ингээд хайгаад үзэхлээр бол морин хоолой гэдэг үг юм байна. Одоо энэ чинь наадс ямар гоё үг юм. Дамдан гэдэг чи одоо ер нь мориноос гарч байгаа авээ гэсэн үг шүү дээ. Тий. Тийм багаж? Тийм. Одоо тий. Сайхан тийм бай. Хиймэрлэг тийм нэр тарж байгаа. Би нэг хүүхдийн кино хийгээд юу одоо энэ монголчуудын одоо үзээд байгаа энэ борлуулалтын цаг гэж нэг хүүхдийн кино ил дээ. Тийм ээ? Тийм шүү дээ. Үлгэр ихлүүлдэг. Тэрэн дээр ингээд янзгаахт нь жоохон хүүхэд телевизэр рүү хараад мөлгөчээснийг янзгаагаад мөлгөчээснийг би харсан юм. Гайхашигт. Тэгээ би тэрийг харчаад би баярлсан. За би яг голыг олцсон байна. Монгол хүний дотоод сэтгэлийн мөн чанарыг олоод хийчихэ. Тэгвэл зүгээр нэг хоёр настай хүүхчүүд тэр морины янзгаалт, тэр морины дотоод тэр авьяа мөн үү? Тэр их хүч зориг, тэр их эрчим хүч байжээ. Тэрийг олчихжээ. Яг үнэ. Тэ борлуулалтын цагдаар яг тэгж харагд. Ямар сайхан нэр тий. Данжийн Мөнх болт. Тийм миний өвөө энэ надад өгсөн гэж байгаа. Тийм үү? Мөнх болт гэдэг нэрийг тий. Одоо өвөө маань болохоор улсын арслан цоодл гэж алдартай бүх хүн байсан. За. Тэгээд яг одоо намайг төрөхөд энэ хоёр мөнх аврагын хүчийг аваасаа гэж мөнх болт гэж нэрсэн. Манай ээж надад ярьсан. Чи чинь одоо хэдтэй гэсэн үү? Би одоо 48 нас өдөр. Оо яасан сайхан нас 48 настар одоо байгаа юм биш тийм үү? Тийм ээ. Тийм бай. Оо над их сайхан сонсогдож байна. Тэгэхээр миний хөө ямар сургуульд гэсэн баг? Ийм учраас 10 жилдээ бол Улаанбаатарт 23 дугаар тусгай дунд сургуульд төгссөн. За орос хэлтэй. Орос хэлтэй, унган орос хэлтэй. Орос үнээр заалгасан. Тэгсэн. Одоо Оросын шилдэг багш нараар заалгасан гэж хэлж болно. Тийм байна. Гэхдээ манай сургуулийн нэг онцлог бол бас монгол хэлийг уран зохиолоо бас зэрэг үздэг байсан. Таггүй сайн байсан тий. Тийм учраас бол ер нь талын одоо боловсрсон хүмүүс гарч исэн л да. Тэгээд Ивановын хэм технологийн дээд сургуулийг дараа нь бол тэр үе яхад чи орос сургуульд төгссөн хүн шууд бэлэн орос хэл дээр дээд сургуульд очно гэдэг чинь эрдэмийг 100% авна гэсэн үг шүү дээ. Тэгсэн. Тий. Амар байсан. Үндсэндээ бол шууд л мэрэгжлийнхаа хичээл рүү өсрээд ороход бол бололцоотой байсан байхгүй. Тэгдэй. Тий. Наадах үе чи би туулж өнгөрөөсөн. Их гоё тий. Би бас яг орос сургуульд төгссөн. Очоод нэг 2 жил орос хэл сурах гэж бодолж идэл 2 дугаар курс дуусчдаг. За тэгээд нэг араа хийж сэтгэж эхэлж идэл 3 дугаар курс дуусчдаг. За тэгээд бодох гэж ясэн чинь 4 дугаар курс дуусчдаг. Тэгээ нэг Оросын тэр одоо том эрдэмтэн мэрэгдийн тэр сургаалыг нэг 50% аваад ирдэг. Эренгүүд энд хичээл заагаад эхлэнгүүд нэг 25% заадаг. 50%
25% мартсан байгаа шүү дээ. Тэгснээ тэгээд ер нь бол оюутнууд бол 15%, 10% тал үлддэг л байлаа. Тэгээд тэрийг төгсчээ дараа нь чи юу хийсэн бэ? Төгсөж ирээд Монголдо энэ газрын тосны хэрэглэх газар гэж цоо шинээр байгуулагдсан газар байсан. Тэнд ажилд орсон. Мэргэжил чинь тэр юу хийм технологич гэдэг мэргэжил бол их гоё мэргэжилтэй. Тийм бай. Хүүхэд залуучуудад бас газрын тосны хэлмээр байна. Тий. Яг бол салбар руу орох боломжтой. Инженер гэдэг байхгүй. Газрын тос бол үндсэндээ химийн одоо органик бодисуудын нэгдэл төмөн үйлдвэр орж болно. Тий. Тийм бай. Гэтэл уул уурхайн салбарт бас мөн орж болдог. Тийм байна. Тий. Ерөнхийдөө дааш өнөөдрийн одоо энэ мэдээллийн технологи IT салбар руу ч гэсэн орж болдог. Яг бол нөгөө процессууд чинь блокоор явдаг. Хоорондоо холбоотой. Тэгэхээр энийг ойлгож, суурийг ойлгож байгаа хүн салбар руу орох боломжтой. Чамаас тэр социализм үеийн дарга нарын үг сонсогдож байна. Тийм үү? Дааш. Тэднээс Өөрөө ирэхгүй. Яг тэгэхээр биднээс ерөөсөө 70 жил хэрэг дээрээ 100 жил яг тэр школоор хүмүүс шүү дээ. Тий. Товарищ гэзэгтэй адилхан тийм ээ. Тий. За тэгээд цааш нь явна. Тий. Тэгээд яг уу тэгээд нефтийн салбарт ажиллах боломжтой тийм боловсон хүчин бэлтгэсэн байсан гэхгүй юу. Тэгээд 90-ад онд чинь манайх одоо төр засаг маань энэ гадаад компаниудад Монголд газрын тосны хайгуул одоо хийх тийм боломж олгосон юм. Тэгшин. Урьж авчраад. Өөрөө ирэхгүй. Тэгэхээс өөр арга байгаагүй. Тэгээд одоо хайгуулын үйл ажиллагаа маш их эрчимтэй өрнөж байлаа. Тэгээд би тэгэхэд бол их залуу мэрэгжилтэн ороод хурдан бас тэр ажилдаа одоо суралцаад бас тодорхой хэмжээний англи хэлний мэдлэгтэй байсан. Их тус болсон. Тун богино хугацаанд одоо нөгөө гадаад Америк мэрэгжилтнүүдтэйгээ хамт ажилдаг. Контакт авах боломжтой. Яаж англи хэл сурсан чи? Англи хэлийг болохоор 23-т бас тодорхой хэмжээнд заадаг. Тэгээд Оросд сургууль сурахдаа Орос хэлийг нэг нь сурцсан байсан учраас англи хэл сурч эхэлсэн байхгүй. Курсны явсан юм уу давхар? Нэг курст яваагүй их сонио. Надтай хамт Оросд одоо 60-аад орны гадаад улсын оюутнууд сурч ирсэн. Аз, Африк, даже зүүн Европ, тэгээд Латин Америк. Тэгвэл чиний үеийнхэн чи одоо энэ дэлхийгээр нэг тарцсан байгаа гэсэн үг шүү дээ. Тэгсэн байгаа. Чи орос хэлээр ой нэрүүгмай гэж танилцсан нь болж байгаа. Тэгээд юм ярихдаа давай випим 100 грамм гэх нь шүү дээ. Боломжтой. Тэгээд чи учраа олох юм байна тийм үү? Олно тий. Одоо жишээлбэл ийм байгаа байхгүй нөгөө надтай хамт суралцж исэн Ган улсын оюутнууд байсан. Ган. Тий. Тэд нар маань ингээд зуныхаа амралтаар англи руу явж нэг ажил хийдэг байсан байхгүй. Оросд сурж байгаа мөртлөө. Тэгээд буцаад ирэхдээ нэг тийм саятан баян хүн шиг ганган хүмүүс ирнэ. Тий. Тэгээд цаад болч суусангүй тийм нөгөө chemistry and industry гэдэг нэг сэтгүүл авчирдаг байсан байхгүй. Би тэрийг 2 3 дугаар курст байхдаа ингээд үзээд өө чи ямар сони юм. Энэ далайн нөгөө өрөмдлөг хийд юм байна. Далай дээр тийм ээ. Тийшээ тэхийн тулд нэг юм платформ барьд юм байна. Тэгээд Англид Лондонд амьдарч байгаа хүн вертолетоор нисч очоод одоо жишээлбэл тийм би зүүрэлж ярьж байгаа Ирландад ч юм уу Шотландад тэр далайн эргээс 30 км-т байж байгаа платформ руу нисч очоод 7 хоног ажиллаад буцаж ирээд 7 хоног амардаг. Тэгээ яг тийм имийг би анх тийм бүр одоо 18 9 дэх мэдж авсан байхгүй юу. Тэгээд би чинь бас өө энэ ямар гоё юм бэ гэж. Би бас ийм мэрэгжилтэй болчих юм бол ингэж бас ажиллаж болох нэ гэдэг. Өндөр цалин авд юм байна гэж. Тэгж ойлгож ирсэн байхгүй. Маш гайхамшигтай яриа. Тэгээд тэр ангол нөгөө Ган оюутнуудаас англи хэл сурсан юм. Тэгээ нэг Вьетнам оюутан бүр нэг юм англи хэлний ийм ном кассеттэй авцсан байсныг би гуйж авч нөгөө нэг том хэвлэх үйлдвэрт одоо Xerox гэж байгаагүй байхгүй. Чи 89 90 онд чинь бүр их сургуулийнхаа тийм том асар том нөгөө нэг копиролны тийм машинууд дээр очиж гуйж хэвлүүлээд кассетыг хуулж аваад нөгөөдхөө сонсоод явдаг. Тэгээд 5 дугаар курс төгсгүүд бол англи хэлийг бол эзэмшсэн байсан. Тэгээ Монголд ирэхэд тэр нь ажилд ороход хэрэг болохгүй. Тэр нь Вьетнам нөхөр. Вьетнам найз. Тэгээд яг хуу төгсөж ирээд тийм газрын тосны хэрэглэх газар гэдэг газар ажилласан юм. Тэгээд нэг дарга юм биш. Тухайн үед галсангийн инх болд гэж байлаа. Тий. Одоо дипломатч мэрэгжилтэй. Тий. Маш тийм боловсралтай тийм хүн байсан. Тэгээд би тухайн үед бол
тийм манай байгууллагч нь 30-аад хүнтэй. Тэгсэн мөртлөө цомхон маш тийм чадварлаг хүмүүс ажиллаж исэн гэж би боддیں۔ Манай дэд захирлаар бол Амгалан гээд одоо хурандаа хүн байсан. Эрдэнэ дорж байгаа энэ төр гэдэг. Дандаа тийм социализмын үед бол тэр нөгөө төлөвлөгөөний хэлт центрт ажиллаж исэн хүмүүс гэж би ойлгож байна. Тэднээс богино хугацаанд бол их юм сурсан л да. Албан бичиг төлөвлөөд эргээд хэлэхлээр би төлөвлөөд авчрахад ингээд улаан ирээн болгоод буцаагаад өгдөг байсан. Бурхан минь тэр чинь одоо хамгийн чухал юм байхгүй юу? Тэгээд л би канцлерский гайхдаг байлаа. Канцлерский боловч тэрний цаана төр улс байж идэг. Тэгээд гэсэн үг үсэг болгон цэг таслал болгон чинь учиртай байхгүй. Химнэлтэй тэгээд илүү дутуугүй. Тийм л байсан. За би тэр ингээд нэг хэсэг ийм социализмын үйл явдлын тухай ярьсан боловч бидний амьдрал бид энэ үеийг муулах хэрэггүй. Тийм шүү дээ. Тийм ээ? Тийм. Нөгөө талаар бидэнд маш их юм өгсөн. Хүн болгоод одоо ингэж юм сонсон чинь их сайн санагдлаа. Хүнээрээ байгаа юм байна. Баярлалаа. Тий, сургууль төгсөн сургууль эрдэм мэдлэг олсон тэр орчноо чи яг хүн шиг дээдлэж бахархаж яваа юм байна. Тэглээ. Тийм учраас чи хүнээрээ байна. Ер нь хүнээрээ байсан дээр л дээ. Энэ харууд өөр амтан болттой биш тийм ээ. Тийм. Амтан болцсон амтан энэ тэмдэггүй байна. Тэгж болохгүй. За чи тэгээд ингээд дээд сургууль төгсчөөд дараа нь юу хийсэн? Геологид ажиллачаад. Тий. Газрын төсний газар 4 жил сайхан ажилласан. Тэгээд энд тэр хугацаанд бол хөдөөч ажиллаж үзлээ. Гадаад орноор ч бас их ажилласан. За. Одоо тухайлбал одоо Кувейт улсад би нэг 2 сар сурч ажиллах тийм боломж олцсон. Одоо 90-ад онд намайг одоо газрын тосны хэрэглэх газраас Кувейт улс руу томилж ажиллуулж ирсэн гэд таваад та. Ямар гоё. Гайхамшигтай энэ бол. Тийм үнэхээр бол одоо эргээд харахад одоо үнэхээр итгэмээр хувь заяа байжээ гэж. Тэгээд тухайн үед одоо жишээлбэл Оросын холбооны улсаас Хятад руу энэ том байгалийн хийн хоолой тавих асуудал бас яригдж ирсэн юм. Тэгээд тэр асуудлаар бас бид нэр бэлтгэх журмаар одоо тийм газрын тосны дамжуулах хоолойтой улс орнуудаар хүртэл даргатайгаа хамт дагалдаж одоо аялж тэр холбогдох албаны хүмүүстэй уулзаж туршлагаас нь судалж ирж ирсэн. Одоо би чинь 25 6 тал хүүхэд байлаа. Үнэхээр дэлхийг тойрсон байна. Тэгэхэд 25 6 тавхтаа авгаа авсан байсан. Авсан байсан. Би чинь оюутан 5 дугаар курстэл авсан л да. Одоо хэдэн хүүхдээ? Одоо 2 хүүхэдтэй. Тийм үү? Тий. Хүү охин. Хоёулаа. Хүүтэй охинтой. Хүүтэй охинтой. Чиж бас бүх юмыг сайхан тэгшилцсэн юм байна шүү. Баярлалаа тий. Тэг хүүтэй охинтой дээд сургуультай төгссөн. Эхнэр хаана ажиллах вэ? Эхнэр бол одоо намайг дэмждэг л тийм ажилтай. Ер нь их нэр гэдэг чи одоо тийм юм штэ. Бүх юмний их болдог. Бүх юмний уг суурь болдог. Тийм ээ? Одоо эрчүүд биднээс чи одоо ингээд морин дамардаа атлаадаа тэгэл тийм ээ? Модоо тохиолоод тэгэл дар гэл дахив штэ. Тэрний хард их хүн байдаг. Тийм ээ? Эхнэр гэдэг чинь зүгээр харь гаргаас аваад ирсэн, өөр айлаас аваад ирсэн хүүхэн биш. Яг л их байдаг. Тэгээд нэр төрийн хэрэг болдог. Тийм ээ? Гоё тайллаа. Facebook хаягч ямар хаяг байгаа лээ? Майк мөнх болт гэдэг. Яг майк гэж бай. X юм ба би нөгөө Оросд оюутан багт намайг мөнх болт гэж нөгөө дуудахаар хийчихв. Миша гэж нэрлэлцсэн. Тэгсэн Америкт бас дараа нь оюутан болоод очисон чинь нөгөө Америк оюутнууд багш нар маань бас ингээд мөнх болт гэж нэг тийм сонин дуудаад байдаг. Түр таргээд байдаг. Тэгээд би ч нөгөө тухайн үед ч нөгөө нэг одоо Майкл Жордан, Майк Тайсон байна тий. Одоохондоо тэр нэр их таалагдаад. Тэгээд ер нь майк болчих гээд. Товчхон бөгөөд тодорхой. Тэгсэн чинь яасан гэж Монголд ирээд би ч одоо 10 онд би Монголдо эргэж бүрэн бүсэн эргэж ирсэн байхгүй. Америкт олон жил ажиллаж байгаа. Тэр сургууль сурч төгсчөөд Америкийн компанид ажиллаж байгаад ирсэн. Тэгээд оюутлогын төсөл төр би одоо мэрэгжилтнэр ирж ажилласан байхгүй. Оюутлогод ажилласан. Тий 10 онд. Тэгэхэд нэг 10 онд гэдэг чинь одоо эд гарааны үе байхгүй. Яг гарааны үе. Ерөөсө төсөл эхэлж ирсэн үе байхгүй. Монголын уул уурхайн компани оюут толгой.
Тэгээд оюутлогод ажиллаж байхад нөгөө залуучуудтайгаа харилцаад эхэлж байгаад Монгол залуучуудтайгаа. Тэгээд тэгсэн намайг нөгөө англиар майк гэж дууддгийг мэдчихсэн ба. Яг бол би ч нөгөө гадаад мэргэжлүүдийнхаа дунд суудаг. Нөгөө за тэгэхээр одоо гүүр болж ажилладаг байхгүй. Тийм байна. Тэнгүүт майк гэд намайг дуудаад тэр нэр нь ингээд Монголд бүр миний нэр болоод хэвшчихсэн. За нөхөр майк. За. Ингэн. Хаа явууч монголоор дуудвал. Чиний фэйсбүүк рүү орно одоо. Болж байна. Болно. Тэгээд майк гэдэг үгийг чи одоо ер нь одоо бол байж болно. Үзэхэд ер нь бол дараа нь хоёулаа майк гэдэг үгээ аавна. Ер нь цаг нь болжээ. Эцгийн нэрийг өг. Чи эцгийн хүүхд ч дээ. Тийм ээ. Дамдан жавъя. Тийм. Миний эцгийн нэр байх хэвээр. Дамжууга хаана өс төрсөн? Өмнө нь Дамжуу болвол Сэлэнг аймгийн Хөдөр сумын хүн. 40-од нас хүртлөө би тэнд очиж үзег байсан. Нутагтаа зүгээр л ганцаараа тэр уул толгод даваа цэцгэлж байгаа тэр ягаан цэцэг тэр цагаан цэцгийг хараад зүгээр л ганцаараа заяа. Сууж бодолдоор тэр цагдор чи хүн болсноо мэдэрнэ. Ер нь бол биднээс шүү дээ. Нэг олон юмнаас ингээд юм аваад идэггүй шүү дээ. Энэ байглаас чинь төрсөн нутгаасаа л биднээс сайн сайхныг олдог. Төрсөн нутгаасаа л аз жаргалаа олдог шүү дээ. Гадны тэр юм бол эцсийн нүн уртын дуунаасаа биднээс аз жаргалаа сонсдог. Үнэ. Одоо ингэсэн би Америк руу анх сургуульд явахдаа 2000 онд явсан. Газрын төсний хэлэх газар ажиллаж байгаад Колорадогийн уулуурхан их сургуульд одоо элсэж тийшээ сургуульд явахаар боллоо. Тэгвэл би өөртөө нэг дотроо ийм бясалгал хийсэн. Зорилго тавьсан. За би тэнд очиод мэрэгжлийн эзэмшээд Эрдэс байлгийн эдийн засгт мэрэгжлийн эзэмшээд Америкийн томоохон компанид мэрэгжлэрээ 8 жил ажиллая гэж. Тэгээд эх орондоо буцаж ирнэ. Тэр үед би яасан байх вэ гэхээр мэдлэгтэй, туршлагатай, тийм ээ. Тодорхой бас санхүүгийн хоримтлалтай. Тэгээд ирээд би Монголдо ирж ажиллана гэж. Бие засаад гэрээ засчаад ирнэ гэсэн үг байхгүй наа. Яг тэгсэн. Тэгээд явсан юм. Тэгээд яг сургуулаа сайхан төгссөн Chevron гэдэг дэлхийн хэмжээний тийм нефтийн компанид ажилд орсон. За тэрийг мэдж байна. Тий 7-8 жил ажиллалаа. Тэгээд яг тэр 2007-8 оны үед ингээд сайхан тэр Техас мужи руу намайг чинь ажиллаар шилжүүлж нүүлгээд хаусанд ороод амьдарч байлаа. Амьдраа. Гэтэл нэг өдөр л толгой дотор нэг юм хонх цохиодох шиг болсон. Дун гэж авчихсан. Гүнээр энэ бол бодтой. Тэгээ яасан гэсэн чинь чиний буцаад нутагтаа явах цаг чинь болчихжээ гэж. Яг наад цагийн чинь тухай би одоо ярьж байгаа. Та нарын энэ улсаа хөгжүүлэх, энэ улсаа цааш нь аваад дүүрээд, тэгнээд ачаалаад явах цаг чинь болцсон та нарын. Тийм ээ. Та нарын цаг болцсон. Та нар одоо ачаалахгүй бол өөр хинж ачаалахгүй юм нөхөө. Тийм үү? Яг үнэ. Тий. Тэгээд яг тэмээ шиг ачаа өөрлөцөе гэж бодож байгаа юм өнөөдөр бол. Тийм шүү дээ. Яг үнэ. За ингээд миний дөө ингэн хоёулаа. Үг ихтэж үхэр алдав гэж. Тий. Модгүй манай үзэгч сонирн байх боловч хоёулаа чамтай танилцах ажиллагааг улам гүнзгийрүүл. Тэр гүнзгийрүүлэх ажиллагаанд юу арах ёстой вэ гэхээр Facebook. Өнөөдөр хүмүүс Facebook-оор танилцж байна, тийм үү? Тийм ээ. Тий. Би 100 хүн ирж яваа. 100 хүнээ танилцуулахдаа нэр усыг хэлчихээд ингээд нэг сайн залуу шүү хайчмааргүй байна. Чиний гүн рүү орж нэрийн хуудас руу ч н ороод ухаж үзээд 5 үгнээс танигдандаа гэж нэг дуу байдаг шин. Тэрэн шиг 5 үгээр чинь таниад энэ тунд ажгүй гайгүй залуу юм байна. Энэ хүн чинь юм гэх мэйхтэй. Өнөөдөр энэ лангуун дээр бараа зөндөө байна. Зарим нь хугацаа итэрч. Дотроо муудсан. Мөн үү? Тэ. Эсвэл ерөөсөө хэрэглэхэ болцсон. Тэ. Түн бараа байна. Гэтэл та нар
сайхан бараа зэрэгсээд ирж. Ахын насаараа бараа зарж байгаа хүн. Гэхдээ би чамаа бараа гэж доош нь хийж байгаа юм биш. Ер нь бол хэрэг дээр хүн сонголт хийхдээ бараа сонгодог байхгүй. Энэ үгүй хэлгээд хүмүүс маш хэцүү болсон. 30 жилийн өмнө хэцүү байсан. Тийм ээ. Олон бараа байгаагүй таарлцсан аваад хэрглэж ирсэн. За ингээ хоёулаа чиний фэйсбүүк рүү орё тэгв. Тэгээ. Нууц хаасан байхгүй. Байхгүй. Танай үеийнхэн ч сайхан л да. Танай үеийнхэн хулгайч биш. Хамгийн гол нь та нар хулгай гэдгийг мэдэхгүй. Төсгөөс хулгайлна гэдгийг мэдэхгүй. Тийм учраас би одоо ингээ олон хүнд тайлбарлаад байх шаардлага байхгүй. Ерөөсөө та нар тийм сэтгэхгүй байхгүй. Тийм ээ? Тийм байхгүй. Тэгээд ер нь аливаа хүнд ер нь байхгүй бөгөөд байх ёсгүй гэж бодож байгаа. Тамдин Жавын мөнгө болт. Энэ хэзээ нэгэн зөв чи үдээр тэрэг бол. Мөн үү? За энэ дээр тохирсон. Энэ сайхан адуутай энэ сайхан талнууд чи юу вэ? За энэ ч нөгөө манай Үр хонгаан одоо аймгийн төвийн оролцоо анги голын ирэг дээр Чи өөр хангах юм байна тийм ээ. ээжийнхаа талаас. Ичихэд талаас. За чи бол ер нь бол өөр хангах юм бол чамайг мэдэхгүй. Тийм. Мэдэхгүй хэрэг дээр. Яг намайг бол Автомотоор явсаар байгаад, хатан дотны явсаар байгаад. За тэгэхээр өөр хангаан уугуул гэж үзнэ. тэгэлгүй. Холих газраас эрдмийг өөртөлж ирсэн. Холих газар ажиллаж амьдарч ирсэн. Ингээд их нутгаан зорсон үр. Тийм ээ? Мөн үү? Мөн. Зөв. За цааш нь яваа. За чиний энэ дээр өөр юу вэ? За яг хөө тэгээд энэ хамгийн сүүлд би өнөөдөр нэг гоё пост таарад найзуудтай шеэр хийсэн. Энэ манай ээжийн тухай нэг үнэхээр сайхан. Үгүй энэ алтан медальтай мундаг биеийн төмрийн хувцастай эмэгтэй байна тийм ээ? Миний ээж одоо нэг 20 дахь наснда Тийм байна. энэ зургийг авах ирсэн шүү байгаа юм. Тэгээд Яасан сайхан. Яг л бидний үеийн фото байна да. харин тийм. Тэгээд үнэхээр гайхалтай. Би энийг би яг өнөөдөр бол ингэ бэлдээгүй санаандгүй бол энэ ээжийнхаа тухай посттой ингээд хаарсан л да. Тэгээд яг манай ээж чинь бол энэ 17 8 тагаас Монгол Улсын их сургуулийн сагсан бөмбөгийн шгшээ багт тоглож исэн байна. Тэгвэл тэрнээс өмнө болохоор тэр юунд 14 дугаар сургуульд сурагч байхдаа тэр алдар нийгэмлэгтэй ойрхон байсан баг. энэ биеийн төмрийн хувцас чинь хоёр канттай. Мөн үү? Энийг би сайн санаж байна. Бидэнд олддгүй сайхан ийм биеийн төмрийн хувцас байсан. Би ч санаж байгаа юм биеийн тамирын хувцсыг. Тий. За цааш нь. За тэгээд ээжийн минь тухай юм сайхан пост байна. Яас. Тэгээд ер нь бол алдар нийгэмлэгт олон жил сагсан бөмбөг тоглосон. Тэгээд маш тийм мэрэгэн бууч тийм тоглогч байсан. Би ягаад санаж ирэхлээр одоо 4 5 настай байхдаа л ээжигээ дагаад юм тэмцээнүүдэд ингээ хамт явдаг байсан. Кальцонд төгсөж байгаа хүнч тэг гарцаагүй хийж байгаа хүнч гоё ш. Гоё. Манай ээжийн бүр нэг тийм чадвар нь болохоор яг нэг дундын зайнаас хажуу талаас кольцоор шууд тавьчихдаг. Тэгээд тийм байсан байхгүй. Тэгээд энэ нийтлэл дээр бас ер нь бас энэ тухай бас тааж бичсэн. Байна. За цааш нь. За тэгээд би цаашаа явъя. Тэгээд яг хуу миний нөгөө сонирхол болохоор бас энэ хобби чиглэлийн энэ бол их фэйсбүүкийг бол ер нь тэр чиглэлээр илүү хэрэгэлдэг л дээ. Чи одоо ном сум харагдаад чинь ард. Тий. Энэ ийм учиртай. Тий. Монголд одоо бид нар шинэ спорт санаандгүй үүсгэж гэдэг ах шиг байна. Яа тэгэхээр нөгөө бид нар юм би ингээд ном сумаар хичээллээд хэдэн жил болж байгаа. Сүүлийн тий. Тэгээ сүүлийн 3 жил болохоор морьт харва гэдэг спортоор хичээлж эхэлсэн. Бүр. Тий. За. Их сонирхол, туйлын сонирхолтой. Энэ тухай нэлээд ярмаар байгаа юм болно.
Тэгээ яри хоёулаа энэ тухай яри. Чи одоохон би наадах шиг дуртай. Би өөрөө киноны хүн. Тийм учраас бидэнд одоохон монголчуудыг нэг ярьдаг ш. Тий. Морин дээр өссөн одоо морь тарваг хамгийн сайн чаддаг. Гэтэл биднээс бол зогсож байгаа л тэр газар хөвж байгаа нэг тийм харуулдаг штэ. Тийм ээ? Энийг одоо нөхөр Сигал Монголд ажиллахдаа хэлсэн. Өө монголчууд чи одоо тэнд байгаа нэг тиймийг л харуулд юм биш үү гэж. Тэгэд миний уур урж ийсэн. Гэтэл морь тарваа гэдэг бол монголчуудын соёл. Тий. За цааш. Тэр тэгээд яг энэ зураг болохоор энэ өвөл яасан гэхээр нэг морь унах боломжгүй нэг үеэс учраас цанаар гулгаж ягаад нусам харъя гэж. Хурд дунд. Хөдөлгөөн дунд. Зогсоон дундаа бас харна. Хөдөлгөөн дунд. Тий, хөдөлгөөн дунд бас харуулж болно. Энийг болохоор нөгөө цантай нөгөө буугаар бууддаг биатлон гэх спорт байдаг шүү дээ. Тий. Тэднийг их үнэтэй спорт одоо нөгөө буун гэтэл $2000 ч юм уу байд юм байна л да. Тэгэхээр бид нар яг зүгээр цанаа углаал нумсмаар харуул яасан гэж бодсон байхгүй. Энд чинь олимпиад орж болох юм биш үү? Бүрэн бололцоод. Тийм бай. Чи бол одоо олимпиад орох Монголын талаас олимпиад оруулах нэг тийм санаа гаргасан явж байгаа юм байна тийм үү? За тэгж хэлж болох юм да. За энэ чинь Монгол хүний бодлого мөн л дөө. Энийг тэгээд хүмүүс маань их дэмжиж байна. Гадны нөгөө дэмжихээр барахгүй. Юу Скандинавын орнуудын найзууд бас их сонирхож байна. Тэгээд ер нь бол энийг хий гэж ярьж байна. Хаа нэг цас мөсний орон. Тийм. Тэнд бас нөгөө морь тарва сонирхдаг найзууд маань их байдаг байхгүй. Тэгээд би энэ видеог ингэ тавиад Улаанбаатар видеог нэг тавиад видео нэг тавиад тах. Өө чи ямар ингээд явчих сайхан. Тийм бай. Жижигхэн камер зүгтсэн. Тэгээд энэ ном сумтай биатлоны туршилт явж ийн гэдээ бас ингэ. олимпийн нэг буу өрөөд тий явдаг яг адилхан биш. Тэр яг адилхан. За одоо ингээд ном сумаа ингээд сумлж байгаа байдал харагдаж байна. Тийм. Тэгээ харах нэ тэр. Тэхэн биш наадах шиг одоо яг манай нүүдэлчин ард түмний биднээсийн одоо эцэг өвгдийн соёл тэр чигээрээ байж юм тийм ээ. Энэ байсан. Дэлхийн соёлд оруулах бидний бас нэг том дэлхийн олимпиад оруулах маш том одоо санаа байна. Болдгоо. За болдгоо. Тий. Тэгэхээр одоо би чиний аваад ирсэн энэ юм руу орох юм л. За. Энийг чамайг авцараа 50 гууд надад нэг миний хийсэн нэг рекламны хэсэг санаанд орсон. Бавгийн тогсрон. Эцсийн үе. Би одоо өрсөө хэрэг шүү дээ. Манер ингэж бичсэн. Зэвт дуулгыг амьддан газарт бүүхэрг. Зэрлэг ур дарсыг алдартлаа бүх хүрт. Архины эсрэг. Сурчлага. Маш зөв. Зэвт дуулгыг амьддан газарт бүүхэрг гэж. Тэгэхээр энэ дуулга гэдэг бол бүх юмны тэргүүн. Тийм ээ. Гэтэл чи ингээд дуулга хийчихэд энэ миний хийсэн юм аа гэд ингээд аваад ирсэн чинь чиний сая ярьсан энэтэй шууд холбоотой. Бид 3 нүүдлийн газрыг харах хэрэгтэй. 360-ыг харах хэрэгтэй. Одоо 2050 гээл биднес бас 30 жилээр харах гэдэг шин. Тий. Бас их зүв болох. Юун 30 90 жилийг бид харах хэрэгтэй. Тий. Тэгжээж биднес энэ харвагийн хамгийн агуу үндэстэн. Энэ ямар учиртай чи энийг хийсэн? За, энэ ийм учиртай. Тэгээд яг өнөөдөр ингэж авчирсан нь бас яагаад авчирсан тухайгаа эхлээд тайлбарлаж бодсон л да. Би одоо таны нэвтрүүлэгт бол энэ шин нэрний буюу шин тооллын 100 залуучуудыг урьж авчирж байгаа мэн гэж би ойлгосон. Мортон иргэд гадаа уяан дээр ирсэн. Нохоо хорио. Тэгээд энэ одоо биеийн амрыг бодож аргашаа суугаагүй одоо ингээд зориглож биеэ даачилж энэ төр улсын одоо үйл хэрэгт оролцох гэж явж байгаа залуучуудаа ёсолж одоо хүндэтгэж одоо энэ дуулгыг бол авчирсан байхгүй. Явдал дундаа морин төвөргөн дундаа тэр хурд дунд бид амжилтыг олох хэрэгтэй. Тийм. Хамтдаа. Тэгээд одоо хүчээ нийлүүлээд бүх чадвараа ашиглаад зорилтондоо хүрэх хэрэгтэй.
Яасан сайхан санаатай, яасан сайн. Би чамаас уулна, би оролцсон хүмүүсээсээ урьж авчирсан хүмүүстэй нэг тийм үг хэлдэг л дээ. Чи юу хүсч мөрөөдж байна гэж. Одоо чамаас асуултгүй болчихлоо. Тэ. Чи ерөөсөө чиний хүсэл тэмүүлэлээ сая хэлжлээ. Олон жил бодсон баха гэж. Тэгсэн байна. Чи олон жил бодсон байна тийм ээ. Тэ. Тэр дээд сургууль, тэр одоо практик амьдрал дээр энэ өнөөдөр бүгд энэ тий ийм дуулганы оронд IT хиймэл оюун ухаан тий мөн үү тий одоо харахад дуулгагүй боловч одоо залуучууд маань бол үндсэндээ тийм одоо нэг төсөөллийн дуулгатай явж байгаа дуулгатай байх хэрэгтэй тий тэгж бодох хэрэгтэй болчиход байна тий ер нь тэгж бодож байгаа юм яг тэгвэл гэр бүлээ ингээ аваа явж байгаа залуучууд ажил хийгээд явж байгаа эхнэрүүд бүгд л бааtruуд ер нь хүн бол дандаа ингэж өөрийгөө сайжруулахын төлөө өдөр болгон тэмцэж явдаг юм байна л да. Нөгөө Дон Мигель Руиз гэдэг нэг мундаг зохиолчийн нэг номыг орчуулах завшаан тохиосон эхнэр их таашд. Дон Мигель Руиз гэдэг. Мексикийн одоо бөө гаралтай хүн байхгүй. Тэгээд тэр эртний одоо тэр гүн ухааныг сөхөж тийм ном бичсэн. Дөрвөн гэрээ гэж. Тэрэн дээр хүн бол ийм баатар гэж. Яадаг бол өдөр болгон өөрийгөө сайжруулах. Ялан дийлэхийн төлөө явдаг. Тий. Тийм учраас яадаг бол хүн болгон өдөр болгон ингээд юу одоо хүчтэй байж чаддгүй жишээлбэл тий. Эсвэл одоо энергингүй байж чаддгүй. Тэг уур уцааргүй байж чаддгүй. А гисэн бүртлөө одоо тэрийг захирах гэж хичээж явдаг хүн болго. Тий. Тийм утгаараа. Ер нь бол бидний амьдралд нэг тийм байр хүн бие сайхан боловсруулсан байх хэрэгтэй. Чи бол бие бол маш сайхан боловсруулсан сайхан залуу байна. Чи хамгийн сүүлд ямар сургууль төгссөн? Хамгийн сүүлд бол сургуулийн академик сургуулийн хувьд бол Колорадогийн уулуурх ухааны сургуульд Эрдэс баялагын эдийн засгаар магистр хамгаалсан. Эрдэс баялагын эдийн засаг. Эдийн засаг гэдгээр тийм. Энэ улс орныхоо эрдэс баялагын талаар чи бол ер нь онлын хувьд мэдэх юм байна, тийм үү? Тийм сургуульд нь сууж номын практикт яаж ажилласан? Практикт бол яг хөө тэгээ сургууль төгсчүүд би нефтийн салбарт одоо Америк нэгдсэн улсад энэ Chevron компанид ажилласан. Түүхийн нефтийн олборлолт одоо боловсруулалт дээр бол ажилласан. Дээр нь Chevron компанид ажиллаж байхдаа надад их бас сайхан завшаан тохиосон. Ямар учиртай гэвэл би чи орос хэлтэй. Тэгээд орос нөгөө системийг ойлголттой учраас намайг тэр Казахстан улсын Тенгиз гэдэг төсөл төр бас ажиллуулсан юм тодорхой хугацаанд. Тэрний дараа бол бас одоо Ангол улсын тэр далайн одоо шэлф буюу тавцангаас уснаас байгалийн хий далайн ёроолоос байгалийн хий олборлож ирсэн. Тийм байна. За тэнд бол тийм нэг Sanya платформ гэдэг тийм платформ байсан. Тэрнээс тэр далайгаас одоо байгалийн хий олборлдог одоо тийм төхөөрөмж одоо тийм байгууламж байгаа байхгүй юу. Тэр олборлолтын системийн одоо процесс инженерийн ажлыг би бас хийх тийм боломж олсон байхгүй юу. Нөгөө яри. За. Одоо далайн ёроолоос нефть олох нэг хэрэг. За тийм. Гэхдээ бараг ялгаа байхгүй. Газрын гүнээс хуурай газар дээр тал дунд хий олборлоход ялгаа бий юу? Ялгаатай. Яг уу. За ялгаатай байж болно. Ерөнхийдөө зарчим зөв. Зарчмын хувьд бол адилхан шүү дээ. Тэр чинь яг л байгалийн хийтэй давхар хүртлээ өрөмдөн. За тэрийг даралтын одоо захирч аваад тохируулаад дээшигээ аюулгүй гаргаж ирнэ. Тэр доош нь маш олон янзын даралт байх нь байна гэж ойлгож. Асар их даралт. Янз бүрийн хүчтэй даралтууд байдаг. Тэрийг яг даралтыг олохгүй л дэлбэрэх боломжтой. Тэгэхээр тэр нефтийн өрөмдлөг явагдаж хахад, газын өрөмдлөг явагдаж хахад бол тэр даралтыг одоо барих тусгай технологийн ажил монголчууд биднээс чамд итгэж болох нэ газрын дөрөөгөө тэр аюултай хийг мөнгө болгож төгрөг болгож бидэндээ авчрах тэр их үйлсэд чамд итгэж болох нь байна тийм үү? Чи тэр мэрэгжлийг эзэмшсэн гэсэн үг. Болно. Яагаад чи бодол хийлв? Яагаад гэвэл бас би ганцаараа ажиллахгүй. Тий. Бас юм бүхэн гэж бодож хэлмэргүй санагдсан. Ер нь бол тэр даруухан тий. Юг бол тэр мэрэгжлэр бол ажилласан.
ажлын туршлагатай. Тэгэд яг хөө нефтийн салбарт ажилласныхаа дараа би чинь Монголдо ирээд одоо энэ оюутлогоо төсөл төр нийтдээ бараг 6 жил ажиллалаа. За. Тий. Одоо 2010 оноос 14 оныг дуустал. Үндсэндээ оюутлогоо төсөл чинь төслийн талбар маань хэдэн гэртэй байх үед нь бид нэр очиж исэн. Тэгээ дараа нь бол 14 оны сүүлээр бол орчин үеийн үйлдвэр босцсон. Тэр үйлдвэрийг өшөө 1 жил ажиллах хугацаанд намайг манай компани үлдээгээд бас тэр шинээр нөгөө инженерингийн залуучууд энэ нөгөө тийм алба үүсгэх тийм үр өгөөд явсан байхгүй. Тэгээд тэр үйлдвэрийг түлхүүр гардуулаад 1 жил ажиллах хугацаанд нь бас би тэнд ажиллаад. Чи бол одоо оюутлогын маягийн ийм том төсөл, ийм том бүтээн байгуулалтан дээр бол хинтээш хилцэл хийнэ гэсэн үг шүү дээ. Хилцэл хийх бол бүрэн бололцоотой. Монголоо төлөөлөд. Яагаад гэвэл энэ одоо би энэ тухай ярих боломж олдож байгаад нэг баяртай байна. Яагаад гэвэл би гэдэг хүн маань надад тийм хувьд сайхан тавилан тохиосон ямар учиртай гэхээр Монгол улсынхаа засгийн газрын талд ажиллаж үтсэн. 90-ад оны сүүлээр би чинь газрын төсний хэрэглэх газар ажиллаж байлаа. За. Тэр үед чинь бид нар дээр энэ Английн одоо British Petroleum, Америкийн Exxon Mobil, Soco Petroleum гэдэг мундаг тийм том гадны компаниудын хүмүүс ирж бид нартэй хилцээр идэх гэсэн. Би чинь 20 дэх настай залуу. Манай дарга нар чинь 40-од насны хүмүүс байсан. Гэтэл тэд нар маань ингээд бид нартэй хилцээр ихэд биднээс нэг зарим талаараа илүү байгадаг юм шиг бүр бие авч явдаг гэсэн байхгүй. Бүгдийг ойлгодог, мэддэг. Бид нар болохоор дүнгиж юм сурж байгаа гэсэн. Тийм жоохон хөвгтүүд. Тий. Тэр үед бол толгоонд юу гэж бодож байсан. Би яг энэ хүмүүсийн сурсан сургуульд нь сурчаад ирнэ гэж. Тэгээд чи тийшээ. Тэгээд Америк явсан. Яг зөв хүний зорилго гэдэг чинь энэ юм байгаа юм шин. Тэгээд гол нь юу гэх гээд ирэхээр Монгол улсынхаа засгийн газрын талд ажиллаж үтсэн хүн буцаад Америкт очоод тэр сургуулийн төгсчөөд Chevron гэдэг компанид мэрэгжлэрээ ажилд орохгүй. Chevron ч одоо агуу том компани. За дэлхийн эхний 5 том компани нэг байхгүй. Тий. Гэтэл тэнд ажилд ороход яасан гэхээр эргээд Chevron компани чинь нэг оператор компани буюу одоо хөрөнгө оруулагч компани. Тий. Тэдний талд би ажиллахдаа яасан гэхээр Chevron компанид Америкт ажиллахдаа Америкийн засгийн газартай харилцсан. Зөвшөөрлүүд авна. Одоо янз янзын мэрэгжлийн хяналттай ажиллана. Дараа нь Казахстанд ажиллах үед яг мөн Казахстаны засгийн газрын төлөөлөгч нартай бас харилцаж эхэлсэн. Нааш цаашаа захиа бичлсэн. Танд нэг хөрс. Тий. Тэгээд энэ хүн чинь орсоор ярьд юм байна гингут. Сүүлдээ орсоор яриад эхэллээ. Гэтэл Ангулын талтай мөн адилхан. Ангул чинь Оросд сурж исэн оюутан ихтэй. Тий. Миний үед байсан. Бүр ерөнхийлөгч нь Оросд Патрис Лумумбагийн университет төгссөн хүн байдаг. Найрамдлыг сурвалжтай байсан тохиог. Тэгээд тийм холбоосууд үүссэн байгаа. Тэгээд тэгж яхад юу мэдэрсэн гэхээр би нэг юм ойлгосон байхгүй нөгөө гадны том компаниуд зөвхөн бизнесийнхаа төлөө л явж байна. Тэднэрт тийм даалт ашиг сонирхол одоо тийм геополитикийн бүр амар тийм хорлон санаа бол алга гэж би дүгнсэн байхгүй юу. Ингээ харахаар би засгийн газрын талд ажиллаж үзлээ. Засгийн газартаа ажиллаж байгаа гадны компани дотор нь ажиллаж үзлээ. Тий. Тэр Ангулын далайд олборлсон байгалийн хийг бол жишээлбэл Конго гэдэг улсын одоо эзэмшлийн одоо далайн тэр газар нутгаар өнгөрөх хэрэгтэй болсон байхгүй юу. Тэгэхээр тэр Конго улсын засгийн газартай манай тэр Chevron компани Америкууд яаж хилцээр хийж явахыг би нүдэрээ харсан юм байхгүй. Тэр багтанд би сууж исэн. Тэгэхээр тэд нар ямар зарчмаар тэр харилцаж байна гэдгийг одоо манай газрын тас манай одоо нүүрс одоо Эрдэс баялаг. Тий. Хятадын газар нутгуудаар явж дагаар руу очино. Мөн үү? Оросын газар нутгуудаар явж гацаа аавна. Тэгнэ. Тэгэхээр өөрөө бол яг тийм нөхцөл байдал ажиллаж үзсэн юм байна тийм үү? Харсан. Сайхан Монгол байна. Дунд нь байсан. Чи сайхан Монгол байна. Баярлалаа. Хэн чамд энэ 100 гэдэг тэмдэгээ зөөж өгье гэж бодож байна. Баярлалаа. Хинтээч хэдийч эх орныхоо нэрийн өмнөөс хэлцлийг мэдлэг чадвар бүх юмыг миний дүү эзэмссэн байна. Ахныг сэтгэл хөдлөж байна. Тэр тусмаа үгүй авдранд нэг хэдийн байгаа шүү дээ. Ер нь их юм ээ. Тэр дотроос хүмүүсийн сонирхол татсан
нүүрс, алт, Тий. газрын тос Тий. тийм ээ? Тий. Одоохондоо. Тий. Тий. Явандаа тэгээ хачаа юм гарна. Гарна. Тэгээд хамгийн том баялаг бол оюун ухааны баялаг. Тийм шүү дээ. Биднээс Монгол хүний оюун ухаан гэдэг бол хязгааргүй тэгээд мундаг том баялаг. Тийм учраас ахын энийг бодон би чамд энэ 101 хүн мөө 100 хүний нэг хүн энэ Монгол хүнийг цааш нь аваад явчих агуу сайхан ирээдүй мөө гэд би чамд энийг зүүж өгнө. Энэ бол шагнал биш. Энэ бол одоо одон медаль биш. Энэ бол агуу их итгэл. Энэ бол маш их үнэтэй. Зүгээр л таны итгэлийг бол даана. За баярлалаа. Ястаа сайхан байна. Баярлалаа. Тий. Ахын энийг энэ чиний энэ одоо мундаг ном хоёр сум зөрсөн тэмдэг байна. Юу вэ энэ? Тий. Энэ ямар өсөртэй болоо явчих. Тий, яг би нөгөө ном сумаар морд харваагаар хичээлдэг учраас ийм хоёр сум зөрсөн ийм тэмдэг тааруултгалаар нь туршгал болгож авсан л да. Тааштай нүдэн дарагдаж байна. Холонгоны унгыг дөрвөлж татах ном тахир сэлмийн хүчээр дэлхийн дайдыг эзэлж гэж миний нэг Яасан сайхан хэлсэн үгүй. Гайхамшигтай. Сайхан байна миний дөө. Тэгээ би чиний эндээс одоо авцарсан юмыг би бас хүмүүст ярих гэж байна. Нэг нь тахир сэлэм татах номыг ярьсан учраас За тэгээ. за энэ яагаад ийм жижигхэн бөгөөд гладиаторын бомба шиг юм жижигхэн баг. Тий, энийг тодорхой судалгаа хийсэн. Ер нь бол яг нөгөө бид нар чинь 40-од наснд хүрэхлээр хүн бол ингээд ямар өөрөө ямар гарал үүсэлтэй Металл биш тийм. түүхээ судалж эхэлсэн тийм металл. Тэгээд яг ийм шинэ спорт бас сэтгэж эхэлсэн. Тэгээд ийм бамба сэлмний тухай ингээд судалгаа хийж үзэхэд эртний одоо бааtruуд бол ийм хоёр төрлийн бамбатай л байсан байна л да. Энэ бол жижиг нь ийм атгадаг бамба. А ийм бамбатай морт цэрэг бол энэ бамбатайгаа зэрэг нумаа атгачих боломжтой. Тийм байна. Тэгээд сумаа бас харвах боломжтой байдаг. Тийм байна. Ингэж тайлсан байхгүй. Тэгээд нөгөө нэг онцлог нь болохоор энэ Ил хааны үед бол ялангуяа нөгөө Иранд одоо монголчууд маань очсон байсан. Тэнд бол бас яг ийм нөгөө энэтхэгийн бас нөгөө юуны нөлөөгөр ч юм уу Индо-Ираниан гэж ярьдаг штэ. Тэр нөлөөгөр ийм жижиг бамбанууд их тархацсан байсан. Тэрийг манайхан нэг бас нөгөө зэвсэг болгож авсан болов уу гэж бодож байгаа юм. Тэнийг би яаж харж байна гэхээр энэ бол гладиаторын бомба шиг харагдаж байна. За. Хөдөлгөөний дунд маш эвтэйхэн. Заавал том юмар. Бамбаны цаана нуугдах асуудал биш. Тийм нуугдаад шаардлагагүй. Энийгээ бариад их хөнгөн хөдөлгөөнтэй том чулуу одоо сум ирэхэд цохоод унгах боломжтой. Тий. Тийм бод. Тэгээ хатаа нөгөө юу Тий. зузаан. Тэгэхээр нөгөө даац бас сайт. Хөнгөн. Тий. Тэгээд яг нөгөө би нөгөө Японд бас нэг 2 сар ажиллах завшаан болж ирсэн надад 20-од наснд. Тэгж яхад би нөгөө Японд нөгөө кендогоор хичээлдэг залуучуудаа таарад кендогоор хичээлж үзээд үнэхээр биширсэн. Тэр сайхан спортыг. Тэгээд яг одоо үди өнөө үед бол юу гэж бодсон гэхээр монголчууд бид нар чинь бас ийм сэлмийн урлагаар бол нэг тийм дутаагүй байсан баг. Өнөөдөр бид нар ийм модоор ийм сэлэм хийгээд хоёуг дуулга өмсөд бас Монгол сэлмийн спорт хийвэл яасан бэ гэж. Хөдөлгөөний урлаг. Хөдөлгөөний урлаг. Тий. Хүний биеийн хөдөлгөөний гос ах. Тий. Биеийн тамир. Тий, тэр зогсож байгаа, тэр хамгаалтанд орж байгаа, тэр сэлэм эргүүлж байгаа тийм ээ. Тэр хөдөлгөөн бүхэж өөрөө урлаг юм. Гайхамшигтай юм л. Би тэгээ чамайг нэг аваад ирэнгүүт над тайлбаргүйгээр бодогцсон л да. За энэ бол хөдөлгөөний урлагийн тухай ярих гэж байна. Монгол хүний хөдөлгөөн ер нь хүнийг хөдөлгөөн бүх юмар шиждэг. Явдал суудлаар нь. Явдал суудал гэдэг үг чинь одоо энэ чинь юм штэ. Зөв. Тэгээ сэлэм хэрхэн би одоо энэ солонгосын кинонууд уран сайхны киног харж чад ингээд яасан ч олон хаантай. Тэвэ? Түмэн хаантай. Өдөртнийг хаан байсан юм ааш. Тэр сэлэм мэлэм одоо тэр ном сум тэр одоо морь цэрэг бол одоо ер нь аюултай бүгдээрээ морьтой байсан юм шиг. Гэтэл монголчууд бүгдээрээ морьтой байсан. Тийм. Өнөөдөр гэсэн нөгөө өнгөрсөн жил бид нэр хиймөр гэдэг нэртэй
Олон улсын морьт харваны тэмцээн томоохон тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулсан юм аа. Тэгээд ирэхэд 20 эдэн орны тамирчид ирээд 43 гадаад тамирчид ирсэн. Тэгэхэд нийтдээ 60 тамирч оролцсон. Тэгэхэд манай залуучууд 60 морь бэлдсэн юм үндсэндээ. Тэгээд гадны тамирчид бүр оолгалцсан байхгүй. Юу вэ бид нэр анх удаага ийм өөрийн гэсэн морьтой тэмцээнд орлоо гэж. Тэгээд бүх морьд нь бүгдээрээ ийм сургуультай. Тий. Бүр Монгол морь чинь ямар гайхалтай юм бэ гэж. Хэл ойлгодог. Тий. Хэл тэр дохио занаа тэр хүнийхээ тэр унаад явж байгаа хүнийхээ бүр сэтгэл Дотоод сэтгэлийг хөдлөлийг ойлгож ийн гэж хэлж байгаа. Тий. Тэгэж гайхсан байхгүй юу? За энэ бол одоо манай хуучны тахирчид юм. Гоё уран хийцтэй. Хан бас сэдвэм цуглуулах сонирхолтой. Япон сэдвэмч бай. Гоё. Гэтэ Япон сэдвийг харахаар нэг л тийм таньдгүй хүн харагдаад байна. За энэ бол яг жоохон одоо Юан гүрний үеийн сэлэм л дээ. Тийм баг шүү байна. Тэгтээ сэлмийн урлагийг бид ярихаас биш ядтад ярихгүй шүү. Тийм шүү. Ядтад мэдэхгүй шүү. Юу яасан тэр анжис манжис тэр газар хагалах нөгөө юу гэдэг лээ. Жото лапо юу тэрийг л сайн мэднэ. Бид бол энийг сайн мэднэ. Бид нар одоо яагаад ийм сэлэм бамбай бариад энэ хоёуг дуулгалаа явуулсан бэ гэхээр нөгөө эртний монголчууд маань ямар учраас тэр үед тийм хүчтэй байсан бэ гэдэг нууцыг тайлах гэж л одоо хондоо өөрийн мэдлгүй явж исэн байгаа. Судлаад явсан байгаа байхгүй. Тэгээд зарим тийм гайхалтай зүйлүүдийг олж мэдлээ. Одоо танд хуваалцмаар байна. Яагаад гэвэл одоо жишээ нь 17 онд би нэг Ираны алдартай тийм профессор хүнийг Монголд ирсэн байхгүй. Тэр Размафсар гэдэг Ираны ийм тулааны төрлийг хөгжүүлдэг доктор профессор хүн байдаг. Тэгээ нөгөө түүх судалдаг. Тэгээ Ираны эртний нөгөө ийм сэлэм одоо бамбай ном сумны урлагийн тухай номуудыг орчуулсан гавьяатай хүн байна. Тэгээ тэр хүн ирээд биднэрт бас тодорхой хичээл заагаад. Тэгээд нэг юм ярьсан юм. Танаа монголчуудын дайдах чадварыг одоо энэ байлдан дагууллын амжилтыг ийм техникийн хэрэгслэлд одоо илүү ач холбогдол өгөөд байна гэж нууцсанд нь. Гэтэл тэр хүний хэлснээр бол ийм ном сумныхаа хүч ч юм уу одоо сэлмнийхаа бүр гангийн хатууд ч юм уу энд нь ч юм уу тэр бол хоёр дэгч байсан гэж. Би сэтгэл санааны сэтгэл ив нэгдэл. Чиний авсарсан энэ одоо ном сум юмнуудаас бас их сонирхож байна. Тэр тундаа би зэвт дуулгыг газарт бүү хөрг зэрлэг борд орсыг алдартлаан бүү хүрт гэдэг Бовгийн тавгсрын агуу үгийг хэлхийн ялдамд энэ ном сум маш олон төрөл байна. За энэ нэлээд орчин юм болсон байна тийм үү? Уул нь энэний оронд одоо жинхэнэ юмнууд байх хэвээр. Энэ толгойнууд нэг өөр байна. За би дууд сум гэдэг юм мэднэ. Тийм. Шүглдэг тийм ээ. Дохио өгдөг. Чимээ болгон өөр. Тийм. Чимээ болгон өөрөө дохио. Тийм. Мөн биз? Мөн. Тийм. Энэ ягаад ийм нэгнийх нь ороо ийм одоо хаан болцоотой том болцоотой юм шиг болж байгаа. Энэ сонио сум болвол ерөөсөө тухайн эртний үед бол тухайн улс гүрнүүдийн бас технологийн одоо дэвшлийн илтгэл байсан байна. Одоо хүмүүс номдоо их анхаардаг. Гэтэл сум бол маш чухал. Сумны зэв чухал. Тий. Сумны тэр хийц их чухал байдаг. Энэ бол яг орчин үеийн морьт харваны ном сумны одоо хөлгөр жишээ байна. Тэгээд энэ та бол их гэрхээ анхаарлаа сая. Энэ ер бусын юм онь байгаа юм. Одоо бид нар ингэсэн 3-4 жилийн өмнөөс морьт харва Монголд эрчтэй хөгжүүлж эхлэхэд бид нар бүх сумаа, бүх энэ онь, энэ хошуу дандаа гаднаас авч ирсэн. Хятад, Турк, Солонгос гэдэг. За. Тий. Гэтэл яасан гэхээр би одоо 2-7 хоногийн өмнө гараараа энэ баримлаар эхэлж хийж үзээд дараа нь нөгөө залуучуудтай нийлээд энэ CAD дизайнер хатуу металл. Энэ яг хунцар. Хатуу хунцар. Хунцраар бид нар ийм CAD дизайн хийсэн юм. Тэгээд ийм шин төрлийн онийгоо өөрсдөө хийж үзсэн байхгүй. Тэгээд 3D принтер орчин үеийн хамгийн сүүлийн үеийн технологиор энэ залуучууд маань хэвлэж өгсөн. Энэ ягаад өөр вэ? Тэгээ энэ хоёр болж хоёулаа энэ цоо шинээр бүтээгдсэн ийм
ониуд байгаа. Тэгэхээр одоо Нэг талын илүү байна энэ. нэг тал нь илүү албаар энийг бол би яагаад ингэж хийсэн гэхээр морьт харванд хэрэглэх зорилттой хийсэн байхгүй. Энд Тий энд ингээ барина. Яг үнэ. тэгэлж Одоо юм ингээд байгааз. тий морин давхианд та бод морчин секундэд 12 м явна. За. Хурдтай морь. Тэр үед та нумаа бариад сумаа ингээд онилдог байхгүй. Энэ яхаараа өөр байгаа. А энэ бас өөр энэ болохоор бас одоо миний сүлд хийсэн онны төрөл л дөө. Бас энэ нөгөө илүү давхиан дунд онилоход амархан. А энэ болохоор ингээд Энэ ягаад өөр байгаа орчин юм? үеийн юм онилох. Энэ болохоор газрын харвааны онтой ийм сум байгаа байхгүй. Энийг морин дээр давхиж жагаад ингээд онилно гэдэг бол худлаа. Яг бол тодорхой хэмжээний хөдөлгөөнтэй. Тэгээд энэ бол нөгөө одоо байга өнгөрч байгаа байхгүй. Тухайда энийг сумлах гэсээр л нөгөө морчин давхиад өнгөрч байгаа. Энэ болохоор ингэж хийсэн учраас Чи одоо олимпик бэлдээд нь шүү дээ. манай Монгол энэ спорт ирээдүйд олимпиад орох юм бол манайхан бол олимпик тэргүүлэх ёстой шүү дээ. тий. Тэгмээр байна шүү дээ. Хөдөлгөөнд донд харваа гэдэг том юм хэсэг оруулах гэдэг тийм үү? Энэ бол Энэ миний бол- найз нөхрийн над бэлгэлсэн Он ч бас их сайхан түүхэд. Энэ бол зүгээр л хэдэн 100 жилийн өмнө хэд. үнэхээр түүхэн юм сум байна. Тэгэхээр гайхмаар. Миний сайн нөхөр Нима гэж хүн бий. За. Эртний зоос цуглуулдаг. Америкт Монголдон дамнан амьдардаг. Тэгээ надад энийг бэлгэлсэн миний төрсөдрөөр. Энэ бол маш хуучны эдгэж Тийм байна. чи онийн хардаа Тэгэхээр энэ нэг юм нь адилхан байгааг би анзаарч байна. Тийм. Илүү тийм юм том онны нэвтэх юм байна. Яг морин давхианд магадгүй ингэж сумлах. тэр үеийн хүний гар чинь чи бидний шиг юм байгаагүй шүү дээ. Тэр Бид сурамгаал байсан баг илүү гүждэж байсан баг. том ирчүүд байсан байхгүй. Ямар сайнд морин дээр мордсон байгаа нь юу шиг харагдах вэ? Нөгөө морин дээр чийж ургацсан юм шиг. Тийм, морь кентавр шиг морь бие хоёр нийлцсэн. Энэ зэвийн хардаа Энэ зүг бол гайхамшиг. Одоо яг хар төмөрлөгийн одоо ухаан шүү дээ. за тэгэхээр энэ яах гэж чи тэр энийг ярьсан бэ? Тийм. Энийг яах гэж ярьсан бэ гэхээр эцсийн нүнд ер нь холын хараа. Онч мэрэгэн ухаан энэ тухай ярьсан. Тэгэхээр одоо би чамайг ийм сайхан яриа өдөөсөн залууг би кофенд урьж байна. Хоёулаа явж кофе уун. Тэгтээ одоо уухгүй. Одоо ч яг одоо залгаад уухгүй гэсэн үг. Тий. Битэрий яриа дэндүү халуун тэгээ их Монгол тэгээд их тийм дотоод сэтгэлийг хүндсэн сайхан яриа байсан учраас тий. Үзэгчийн цагийг өргөхгүй тулд хоёулаа кофего дараа нь. Тэгээ. Энэ нэвтрүүлэг ингээд дуусчихна. За чи битэрий яриа цаашаа үргэлжлэнэ. Би чиний энэ дуулгыг энэ ном сумыг одоо энийг би ордууд хийлгэн чамаар янз бүрийн толгоотойгоор За. онтойгоор Онтой тий. тий. Тэгээд яг ийм байдлаар би уран сайхны кино Чингис хааны тухай кино хийн. Гайхамшигт. Ариг бүхийн тухай кино хийн. Ёс хаан ариг бүх. Тэгэхээр Ёсус хаан хулиа гэж гараад байгааз өөрийнхөө зохиолоо бичиж байгаа. Тэгээд одоо Болтугай. өвгөн зохиолч бол байжээ. Одоо Би ирлэгдэж дуусаагүй байна гэж байгаа. Өвгөн зохиож ирлэгдэнэ гэдэг бол Монголын хүлээлт мөн. Хүлээх ёстой. Тэр үнэ. Хүлээх ёстой. Ингээд би чамтай одоо энэ ярилцлага дуусгаад сайн сайхныг хүсэж байна. Хоёулаа одоо ингээд кофе уухаар энэ яриагаа цааш нь үргэлжлүүлэхээр явна. Хэрхэн үргэлжилсэнийг дараагийн дугаарт манай одоо үзэгчд үзэх бол. Ингээд чамд одоо 101 мөн гэдэг тэмдэг өгсөн мөн үү? тэгсэн. Чи бол одоо энэ улсыг тээж дүүрээд явах хүний нэг мөн. Тэр тундаа хараа мэргэн, бодлоо юм мэргэн, санаа зориг мэргэн байх болдог. Cool.